дараагийн үе бол ер нь олон улсыг бол энэ хараад эхэлсэн платформ гаргаад эхэлсэн. Монголчууд бол ер нь гадагшаага ер нь нэлээд тэнүүсэн байх гэж бодож байна. Би бас тэр хүмүүсийн нэг тэгээд үйл жишээ аваад гадаадад гоё бизнестэй долларын орлоготой тий валютын унаадаага төгрөгийг жоохон ч ихсэн байх юмсан гэсэн мөрөөдөлтэй тийм. Ер нь бол Малайз руу амьдрий гэсэн ганц шийдлүүдийнх нь нэг бизнесээс тусдаа тий нэг зүйлний юм гэсэн сургуулийн багш нь манай бага охинтой хайцахтаа өвдөг сүгтүүд нүднийхэн төвшин дээр яад эхлэнгүүт нь л одоо энэ дулсны соёл нь ерөөсө хүнээ гэсэн бодолтой байд юм байна да гэсэн тийм сэтгэлээ гарсан. Гайхалж юу Сингапур ч юм уу Хятад ч юм уу те харагдчих би ч юм андуурч тийм монголчуудын хүмүүс байт юм бол Африкаас ирсэн анааш. Тэгчээ Вьетнамын кофег Малайз цаарна гэдэг сэтгэл байгаа байхгүй. Монгол бүтээгдэхүүнийг гаргах гэж хүссэн анханасаа. Мэдээж тэгээд тухайн улсын одоо тренд залуучуудын сэтгэлгээ тэгээд мэдээж судалгаа явуулж байгаа. Тэр судалгааны үр дүнд бол үнэхээр царган маань явахгүйс. Тэр хүртэл зүүн Аз дээр юу эсвэл найруулдаг кофег саналаад ийцэн байдаг гэсэн. Танд юу байгаа вэ? Юу байхгүй? Сэтгэлгээ бол хүч. Тэмч учраас сэтгэлгээ номер 1. Малайзын Azena Trillions компани санхүү хариуцсан захирал Батцая компанийхаа бас үүсгэн байгуулагчтай нэг манай өнөөдрийн сэтгэлгээ номер 1 нэвтрүүлэгт зочноор оролцож байгаамаа. Монголчуудын хувьд зах зээлээ тэлэх гэдэг ойлголт байдаг шүү дээ. Нэг талаар яг Монгол өөрөө хүн ам цуутай зах зээл багтаа гэж ярьдаг бизнесийн орчин хумигтмал гэж ойлгодог. Тэгэхээр энийг цааш нь яаж тэлэх үү гэдэг залуу бизнесмэнүүдийн толгойн өвчин мөн үү? Гадагшаа гарах, тэлэх, оолоорхаг, орлох ч юм уу те ирээдүйд баялаг бүтээх мэдээллүүдийг бол ханаас чадж байгаа баг. Зүгээр сууж байгаа ChatGPT чүүл тэгэл 10 100 төрлийн арга гаргаад өгдөг. Тэрнтэй адилхан юм бол дэлхий бол бидний платформ энэ дээр өөрийн гэсэн тийм хотон санаа тэрийг хөгжүүлэх хүч зориг ирмэлцэл байвал юу монголч байна уу тийм хаанач байна хаалж байсан нэнтэгч байсан тийм хаанаас нэг болж исэн ч гэсэн дэлхийд гарах чадaltaал болоо гэж боддог. Одоо цагт Монголд компани байгуулаад тэр компаниа бүлдэр нь босгох хүртэл сарилт штэ. Гэтэл Малайз гэдэг тэр том улсын зах зээл дээр дээрээс нь Малайз Вьетнамд кофегаа үйлдвэрлэв. Малайз компаниараа үйл ажиллагаа явуулаад энэ зориггүй зүгээр итгэл эсвэл санамсаргүй азав. Одоо ховсыг юу бол одоо бүгд л яг ингээл 2022 нь хуваачлалтай. Өөрөөсөөснээр тэгээд анх нөгөө яагаад Малайзыг сонгосон гэдэг чинь бас сонирхолтой. Ковидын үед Малайзыг бодоочгүйсэн. Ковидын үед гэртээ 2 жил түүчигдсэн нөгөө бараг л их нэртэйгээ аяг тавны хэрүүлэлтэд хийдэг үе. Ер нь гадагшаа гараад Канадад явж сурах гэсэн тийм зорилготой нэг найз мад Малайзад ковидаар гацаад сууршаад тэгээ амьдраад хэлж байгаа нөхөр маань дуудаа чи юу ч сүрээд ирээч. Чи Канадад очиод сурна ажил хийн тэ бармен ч юм уу зөөх ч юм уу гэдэг тэрнээс нь тэхлэн шүү дээ. За тэгээ яг нэг 30 төгссөн бас нэг жоох юм машин авчих бах тэрүүгээр нөгөө таксинд явчих бах тэ. Тэгээ хүүхдүүдэд зөөгөл юм. Малайзад хүрээд ирээ. Хоёлаа 8 мач юм уу тэ шинжид тийм өвтгөө хувьд бол юмдхан шүү дээ. Хэмээ болохгүй ингээд очиж исэн ах. Тэгээ бас нэг найз бас баярлалтай. Бас нэг тухайд нэг ийш ингэжсэн гэж ихтэй татаад тавиад исэн гэдэг шиг тэ. Тэгээд Малайзад очиод нөгөө учраа болохгүй 2 жил болсон л та. Яаж нөгөө өөрхийн орлого олох уу? Зардлаа нөхөө хүүхдүүдэд таалагдаад байдаг. Очно болоод байдаг. Олсон мөнгө маань угаас ингээд хасагдаад байдаг. Олсон юм байдаг. Тэгэл тархиа ажиллаж эхлээл кофе шопуудаар нэг явал найзуудыг их судалдаг байсан. Тэгэл бас нөгөө нэг Монгол бүтээгдэхүүн гаргахыг хүслээр үйлцэлтэйсэн. Тухайд манай найзын байгуулсан компани Малайзын 7-Eleven бүтээгдэхүүн оруулж ирсэн. Тэрэн дээр нь цөмөр хамтарч Монголын цэцэргний гаргыг л нуудаага хийж үйлбэлж гаргая гэдэг тэр төсөл тэрний л ажилласан.
өөрөөсөө ч тодорхой хэмжээний мөнгө зарцуулаад 6 сар гаруй бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр гаргаад эд эцгийн тооцоогоо хийгээд тэгээд тухайд зогсож ирсэн. Яагаад зогсож ирсэн бэ гэвэл цэцэргэн маань зүүн өмнөд Азад хинч мэддэггүй. Тэгээ нөгөөхөө маркетингээс илүү тэр бүтээгдэхүүн цэцэргэн юу вэ гэдгийг таниулах зардал нь бол маш хэцүү бидний даашгүй тийм болоод тэгээд төр хойшлуулаад юуны зогсооч. Тэгээд явцын донд ер нь 4 гээд өөр юм бол малгаж зүүн удаас хаанч явсан. Дандаа хайж урсан. Халууцаал зүгээр. Хаанч тэгэл өдөр 4-5 уух юм авдаг. Тэгэл дандаа ус авч өнгөж байхгүй. Тэгэл зарим ядарсан үед пластик кофе хүмүүс авч, энержи дринк авч, кола, спрайт тэг нэг нь ус аваад идэх. Тэнгүүд шим үргийн вилэний бараан кофег хийж болохгүй чихэд тэгээд юм төсөл рүү авахрч ирсэн. Мэдээж бас аз завшаан байгаа. Хамтарч байгаа түншүүд маань бас тухайн санаанд итгэсэн бас хүсэл эрмэлзэлтэйгээр дэмжсэн тэр идтэйгээ бас таашандаас азтай. Явцын дунд бол тэгэл хин бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр ямар сайн ажиллаж байна. Одоо өөрсдийн сонин содон санаануудаа гаргасан л одоо амжилттай явдсан болов. Аз завшаан бүх юмны дундаас илүүгээр бэлтгэл ажил болон судалгааны суурьтай байж иж бизнес руу орсон. Одоо миний зарчим байдаг. Тэр маань бас хэмжээг нөлөөлсөн болов уу гэж бодсон. Монголоос чацарганаа гаргана гэдэг ч шүү дээ тийм. За чацарган бол үнцэнтэй продукт юм аа. Тэгэхээр тэрийг зүүн өмнөд Азад байдаг юм чинь тэнцээ борлуулъя гэдэг ихний айдиа орж ирж байгаа байхгүй. Гэтэл зүүн өмнөд Аз өөрөө чацарганыг тоодоггүй болчихсон харсан. Тэнгүүд за тэгвэл кофе юм байна гэд Вьетнамын үр тариаланга бацаас өөрөө маш сайн нарийн сонгож Вьетнамд үйлдвэрлэдэг. Одоо өөрсдийнхөө мэддэг юм ал гадагшаа гаргана гэдэг ойлголт байдаг. Гэтэл нөгөө чиний түрүүний ярьдаг бид нар дэлхийн платформ дээр байгаа гэдэг шиг тэнцээ Вьетнамын кофег балаад цаарна гэдэг сэтгэл байгаа байхгүй. Монгол бүтээгдэхүүнийг гаргах гэж хүссэн анханасаа. Мэдээж тэгээд тухайн улсын одоо тренд залуучуудын сэтгэлгээ тэгээд мэдээж судалгаа явуулж байгаа. Тэр судалгааны үр дүнд бол тэгэхээр цэцэргэн маань явахгүй байсан. Тэгэхээр бид нар бас бусад бүтээгдэхүүнтэйг адилхан хэмжээний бүтээгдэхүүн гаргаж бас явахгүй. Тэгээд одоо нэлээд л судалгаа хийж гашсан л та. Тэгээ яах вэ гэвэл нэг өдөр суужсэн чинь л манай түншвтээр Starbucks-ийн кофе шоп дээр сууж байгаа. Энэ американо юм дажгүй хамтдаа шүү дээ. Яаж ингэж хийх вэ? Угсаа машин ингэ нүдэн дээр гэж. Зөв өрн тэнцээ машин тэнцээ чанал гаргаад хүчж байгаа байхгүй манайд. Тэр хүртэл зүүмнүүд Аз дээр юусол найруулдаг кофег савлаад ийцэн байдаг гэсэн. Тэгэнгүүт бидний санаа орж ирэл одоо нэг гэрэл нэг залуу дээр гарч ирнэ гэдэг шиг. За ер нь бүтээгдэхүүний онцлогийг олчлаа цөмөрөө өрөө олъё. Өрөө олох гэж 6 сар болж. Тэр нөгөө яг тухайн одоо өгөөжтэй хөршөөсөн тэр талын тэр ууланд ургасан тийм өрн арай нөгөө хууралтанд арай сайн, арай башуун, арай үнэр чанар сайтай гэдэг нөгөө мэдхгүй зах зээл гээд мэдхгүй бүтээх ингээд судлаад хэлж. Одоо эзгүй арал дээр хүнийг тавьчвал тэр хүн одоо өөрөөрөө өсөхгүй тулд одоо бас уул руу авирын модонд гараж ин загсчлан хан хийн өмнө хийж байгаагаа дээж амьдрахын төлөө явж байгаатай байдаг. Тэр зах зээл дээр одоо ийм хэмжээний мөнгөтэй ийм хэмжээний дуусчлуудаа Монголдо буцаад ажиллаа хийх усаар харахгүй гэтэл ичээ баймаар өгдөгтэй. Ер нь бол нэлээд хүч хөдөлмөр нэлээд гаргасан. Тэгээд тэрний үр дүн дээр шат дараалал бол одоо мангар удаад өгөх. Өөрийгөө 6 сар олж, хууралтын харыг 3 сар олж. Тэр хууралтын аргыг нь вьетнамчууд нь бас гоё хийхгүй. Яг тэгэл Starbucks-ын кофед ойртуулна гэж үзэл тэгэл Starbucks-ын баристануудыг олж ирж. Тэгээ Америкаас нь 30 жилийн туршлагатай баристаг авчирсан. Герман бас нэлээд тусалсан биднэрт. Тэгээ тэрний найрлагаар хийсэн. Тэгэл бас тоногийн асуудал. Нөгөө кофег чинь нэг юм жижиг машинд дээр үүрнэ ингээл нэг коноб дарангууд үүрэн бяцрагдал. Кофе ингээл минут 30 секунд дараа гарч ирэл бэлэн болоод идэг. Гэтэл үйлдвэрлэл дээр чанар юм хүн үеийг том тоогоон чана нөгөө тийг хөрөх асуудал. Тэгээ үрийгээ газар дээр хуурай бяцлах асуудал гээл баахан юмнууд гарч ин тэгэл том төхөөрөмжөөр бас орж ирсэн. Тэгэл тухайд нэг бүтээгдэхүүн гаргахад бид нэр хөдөө аж ахуй салбараас ахуулаад
тоног төхөөрөмж, технологи, одоо найрлага, орц хүнсний аюулгүй байдал гэдэг одоо ингээд 10 том сэдвэрөө ингээд хазааж орохоос бас тухай бүрийг одоо гуруулах нь өөртөөхөө хүч чармаалтын гаргыг гэсэн их олон туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч ийж үе. тий чинь хүргэсэн л. Энэ утгаараа ч яг манай кофе эхний нэг жилд маркетингүүгээр зүгээр хүмүүсийн өөрсдийн сонирхлоор нь сониуч зангаар борлуулагдсан. Яасан мэхээр дэлгүүр дээр навчаа тавьсан. Дэлгүүрээс нь энэ шинэ кофе гарсан биз дээ. Дамсч үзье гэдгээр нь дахин хэрэглэгч нартай болоод өөрөөр ингээд 6 сар явж бидний одоо нөгөө өгч хөдөлмөрийг бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Сошиал медиа дээр буст хийх хүчээр хийгээл хиймэл одоо нөгөө нэг эрэлт үүсгдэг шүү дээ. Тэрэнгүүгээр одоо эрүүл одоо органик харин дээр явуулж үтсэн. Өөрөө органик кофе юм биш үү? Өөрөө органик кофе. Ямар нэг химийн найрлага болох. Найруулсан кофе лацлаг юм байна. Найруулсан кофе лацлаг. Тэгээс чансан кофе. Бизнес гэдэг байгаа шүү дээ. Чиний хамгийн анх ер нь бизнес хийсэн түүх хаанаас эхэлсэн бэ? Миний хувьд бол одоо ааваас их үлэршил нэлээд авдаг байсан. Хайрцагаас гадуур сонин содон санаануудыг их хэрэгжүүлж үздэг байсан тэр юм. Хоёул яг бизнестэй хүнээсээ шалтгаалаад 8 ангида хөргөлт үйлчлэгээ гэдэг байсан. Хойч ядуу штэ бид нар ч тэгэл 100 төгрөгтэй үл их 100 төгрөгийг яаж зөөрлөх вэ гэж боддог байсан. Тэгэл найзуудтайгаа ангийнхан 2-3 найзтай маань туул их орно. Тухай нэг юм стикрүүд хийдэг гэсэн. Тэрийг аваад ангийнхандаа зартдаг байсан. Тинчнээс л одоо яг бизнес анхны 8 ихсэн болов гэж боддог. Тэгээд Өөрсдөө очиж зах дээрээс очиж аваад тэрийг наашаа авчирч үн хэмж зарч байгаа. Ангидаа зардаг. Тэгээд яг ч ангидаа параллел болон доотлын ангиуд их зардаг гэсэн. Тэр хоёр чинь 5 төгрөг 10 төгрөгөөр авдаг гэсэн. Тэгэл мангарыг авч 100 төгрөг. Тэгээ автобусныхаа мөнгөийг хэмнээл алхах нь $10. Бүтэн өдрөө зардлаа юм шүү дээ. Маржин өсөх гэх. Тэгээ ганцаараа хийж чадахгүй. Тэгээ заавал хантай олуулаад авна. Нэг үс тавууллаа. Тэгээ 5 өний нэг нь автобусны мөнгө ханд болцсон. Өөрт байгаа мөнгийг ихсгэх ёстой юм байна. Тэр бодол ер нь чамд хаанаас яг ах турсан гэж боддیں۔ Хүүхэд болгоно очоо зах дээр очиод 8 хийгээгүй л байгаа байхгүй гол нь. Хоояа нөгөө мөнгөндөө ингээд баригдсан. Тэгээд хаад гоё юм бахавж иднэрэд. Тодос Mortal Kombat ингээд нэг юм тоглолт пэлтари үдгэлээ тэр ч одоо лаазны таг шиг нэг юм тоглолт өстэй хүмүүс. Тэр үе богтой байдаг байсан 20 төгрөг гэдэг. Тэрийг аммаар байдаг. Хүн хөрдгүү тэгэл тухай гоё жихэг жимжи тийм төлөөл юм идвэсэл. Тэгэл тухай энэ сэтгэхүү. Тэгэл ер нь орчуулах хийдэг. Орос англи орчуулахын тухай нөгөө Google Translate байхгүй синхронны орчуулгыг нэлээд хийдэг. Тэгэл энэ бие даагаас сурсан да. Өөрийнхөө хүслээр нэг илүү юм хэрэгжилчмээр байдаг. Тэр мөнгийг бий болгох гэдэг штэ. Тэр одоо шунал уу хүн байгаа юмдаа ханах ёстой юу эсвэл илүү хүсэх ёстой юу? Миний хувьд гэвч бодоход одоо борууч байсан байх, зүвч байсан байх. Гэтэ эзээч одоо эд материалын шунлын ханаас л хөөцөлж байгаагүй. Нэлээд амбицтай. Мөнгнөөсөө илүү одоо нэг юмд хүрчий гэсэн бодолтой. Багдаа болохоор гадаадд сурах гэсэн мөрөөдөлтэй. Ер нь мөрөөдөл нь шийдвэр болсон. Тэгэхээр их сургуулаа төгсөөл эсэлтийн шалгалтыг бол конкурсдохгүй зориуд гадаад руу явна гэж. Тэгэхээр гадаадын сургуулиуд л зөвхөн материалуудаа өгдөг байсан. Шунал нь өөрөө буруу зүйл рүү хөтэлдэг. Бас нэг тийм аюултай зүйл. Тэгэхээр тэрний хязгаарыг хаана барих ёстой тийм л. Эд баялагтай гин шунал бол айгүй муу юм дөх хөтэлдэг. Тухайн өөрөө карьерийн шуналчуд юм уу одоо юу гэдэг амбицийн одоо нэг юм болгоч идэ гэсэн тийм хүсэл эрмэлзэл арай шунал биш юм. Хүсэл эрмэлзэлийг түлхүү тавиад явуучвал бас явцын хөдөлгүүр болоод байх юм болоос гэж бодож байна. Дооны нэг нь одоо хурдтайгаар маш хурдан баян болъё гэсэн нийгмийн одоо тийм хандлага үүссэн. Зарим үед залтай байж болно. Зарим үед шунхаа сэтгэл хүртэнд үрж болж болно. Тэгээд тодорхой хэмжээнд цагийн цагтаа гэдэг шиг үн цэн гэдэг юм л явцын донд үзэл баримтлал гэдэг юм яг суур
байж ич тэр хүн одоо өөрийнхөө тэр silver lining буюу одоо хоёр замын уул зүрийг олж өөрийгөө байж тогтоож чадах юм болов уу гэж бодож байна. Тэр шунал хүсэлтэй амбицаар байгаа нөхцөл байдлаасаа халаад явж шít хайрцагнаасаа гарна гэдэг тэр. Тэгсэн нөгөө талд нь жалгандаа байгаа мэлхий жаргалтай. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй, жалгандаа тайван байх нь зөв юм уу? Эсвэл энэ жалганаасаа гараад магадгүй жалганы цаана юу ч байгаа мэдэхгүй штэ. Би жалган дэвтэж үдж байгаа л да. Тал багасаа л одоо юм хийгээл гадагшаа яваал бие даагаал сурцсан 17 наснда Англид очиод суралцаал өөрийнхөө хоолыг олвол баялаг төлбөрөдөл сурахын зэрэгцээ ажиллаа явуулсан болохоор мөнхийн хөдөлгөөр шиг байсан. Тэгээ одоо тэр маань дадал одоо туршил болцсон. Тэгээ одоо ер нь бол өдөр 6 цагаас илүү унтах, дүүрэн 6-аг юм босчдөг. Байнга л тарих ажиллаж идэг, байнга л юм бодож идэг. Унтах мөрөдөл байхгүй. Тэгэхээр одоо жалгуу орчмоор надад байхгүй. Тэгээ жалгандаа олдохтай байгаад нэг тухайг олчвол бас хүн өөрөө авч явах хэцүү юм болов. Хүмүүс өөрсдөө мөнхөд унтаж нойрсохоос хойш тэгээд ер нь жалгандаа байгаад тах. Сонирхол байна уу те. Чи ерөөс ингэ байнгын хөдөлгөөр шиг байсан гэж байна те. Хамгийн удаан зогсолт хийж үзсэн тэр үеэ санаж байна. Би нэг coin forex гэдэг нэг арилж байдаг. Тэрүүгээр тодорхой хэмжээний мөнгө алдчихжээ. Тэр үе хүртэл хөдөлмөр одоо олсон орлого хөрөнгө нэг өдрийн дотор байхгүй болж исэн. Маш хүнд даваа байсан. Тэрнээсээ болоод мэдрэлийн ядрын тодорхой хэмжээнд орж исэн. Тэр үе л одоо миний хувьд талаа биш юм. Амар удаан 6 сар байсан мөртлөө 6 жил болсон гэж байдаг төрчихсэн. Алдсанаас болоод ядаргаанд орчихвоо. Эсвэл тэрнээсээ өмнө Forex-тэйгээ ноцолцоор байгаа ядаргаанд орсон байсан юм. Forex-тэйгээ ноцолтохоосоо илүүгээр тухайн үед бас нэг ясны үйлдвэр гэдэг нэг юмтай хамтарч ажилладаг байсан. Тэр дөнгөж нээжсэн үе байсан болохоор маш их ажилттай байсан. Тэгэл өглөө 8 гараад орой 12-д ирдэг. Тэгэл дуусаагүй ахаа Forex-а хийн. Шөнө орой 1-2 цагт нөгөө нэг юм өсч гинүү дэшиж явах утсаа хараастай компьютер хасаагаастай тэгээд нойрны асуудал бирүүл амьдрал байгаагүй ажлын төлөө гүйцэн сэтгэлгүй байсан болов гэж бодож байна. Тэрлүү яагаад орчов? Яг тэгэл хүн алдна амархан доорд хавдвал хэлэн дээр байгаа шар тос шиг л үтсэн л дээ амархан орчих. Ад завшаа шиг санагдаад тохойд сохорцсон байсан. Тэгээд орсон л та. Туршлага судалсан. Тэрнээс хойш тодорхой хэмжээний суралцаад авсан. Суралцж чинь одоо ч явж байна. Тэр 6-8 сарын хугацаанд бодол олцгосаагүй. Мөнхийн. Тэр бодлоор нь хамгийн хүчтэй нь ямар бодол эргэлтдэг гэсэн бэ? Буруу нөгөө нэг орчноос хайгаадсэн. Өөрийгөө л төлөж оруулсан болохоос шинийх нь хамаа давуулаад өгч энэ тайм натах гэдэг байгаагүй. Тэгээд өөртөө бас нэлээд ажилласан л та. Тэндээс гарах төлөвцөн багаар ингээд хугацааны эмчилгээнээс гарсан уу эсвэл нэг өдөр цэбэндээс гарах хэрэгтэй байна. Бас ч ирсэн үү? Тухайн сэтгүүд бол ерөөсөө тархин дотор хадгаланд билет хийцэн. Тэгээд за ерөөсөө л хойдлоо харуул тэгэл ерөөсөө маш олон үсэдэ хараад яах зуршин харийг л тухайд шийдвэр гаргаад хань жил мэн бас шүт толгуур болж өгсөн. Уран зориг өгч чаднаа гэдэг одоо ивигийн нэрэгтэй байнга уруулдаггүй байсан бол би бас үдийн шиг хөдөлгөөр шиг ажиллаж чадахгүйсэн баг гэж боддог тийм. Тэ урагшаа ирсэн чинь ийм сайгуун гэ кофе харагдсан. Сэтгэлгээ номер 1 нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагч Сайн Dental Clinic. Зах зээл дээр хөлөө олохгүй бизнес хийх гээд явж байгаа залуучууд биш үү? Эрсдэл гэдэг ойлголтыг одоо нэг талаараа болохоор эрсдэл хийхгүйгээр амжилтанд хүрэхгүй гэдгийг шууд утгаар нь ойлгочод байдаг юм шиг те. Нөгөө талаар нь эрсдэл хийж болохгүй гэдгийг бас ингээд бас хит бариад ингээд
тэтэрхий ингээд гацаалтаа бас үүсгчээд байдаг. Гадны зах зээл дээр, яг тэр тун зах зээл дээр энэ эрсдлийн менежмент яаж авт юм бэ? Манай бүтээгдэхүүний хувьд бол өөртөө нөгөө хэрэглэгчээ таних, ялангуяа нөгөө шинэ брэнд үүсэж байгаа тохиолдолд бол мэдээж өөртөө зөв таниулах хэрэгтэй. Бид нар одоо буруу чиглэлээ гаргаж юм хэд хямдхан үнийн баримтлал явуучвал угаасаа юм том бүтээгдэхүүн ингээд зах зээл дээр дүнгиж танигдаад жилийн дотор байхгүй болдог. Олон улсын жишээд үзэхэд бол эхний нэг жилдээ шинэ байгуулагдсан компаниудын 90% нь дампуураад дуустдаг гэж байна. Тэр нь ерөөсөө л тухайн үеийн эрсдлийн үнэлэмж болон судалгаагаа дутуу хийсний үр дүн болоо гэж би боддог. Тэгэхээр Монгол гадныг гэлтгүй ялгаагүй. Ер нь ялгаагүй. Эхний жилээр давсан бол 5 жилийн дотор тэр 10% чинь 80% нь бас устж өгөө болдог. Ашиглагддаг. Зах зээлээс акуланд жижиг засыг иддэг жишээ нь. Тэгэхээр энэ хэмжээнд нь одоо өөртөө байр суурийг хадгалж, өөртөө одоо гаргасан чиглэлтэй үнэмж хазаахгүйгээр жишээ нь одоо манад үйлдвэр бол нэг шаардлагатай зүйлүүдийн нэг. Манай үйлдвэр бол өөрөө үйлдвэр биш байхгүй. Бид нар өөртөө түрээсэлдэг. Өөртөөхөө орцыг өгөөд хийлгүүлдэг. Бид нар яахгүй. Яагаад гэвэл бид нар үйлдвэрээ босгоход тодорхой хэмжээний хөрөнгөний үйлдвэр рүү оруулчвал манай үйлдвэрлэл маань те борлуулалт маань одоо 2 жилийн дараа ч жилийн дараа үйлдвэрийн хэмжээндээ хүрэхгүй болчихвол бид нар савтал үлдэн те тоног нь хуучирсан тэр чинь өөр аимшигтай том эрсдэл. Одоо нэгт эдийн засгийн эрсдлийг маш сайн тооцох хэрэгтэй. Захирлууд болон удирдлагууд нь өөрсдийнхөө хүсэл эрмэлзлийг байх хэрэгтэй. Яарах шаардлага. Яндаа л бүтэх зүйл бол ирнэ. Тэгэхээр тэр болгонд нь яарад явах. Хэдий тухайн хүн одоо нэдрэмж үзс биш шүү дээ. Одоо ингээл хичээлээ олж наа бол. Миний хувьд бол арай өөр. Тэрний юу гэхээр за авал нөгөө эрсдлээ тооцсон. За муугар бид хэдэн хэмжээний мөнгө алдах юм байна. Хэдэн хэмжээний юунд алдах юм байна. Тэгээ тооцсон нь учраас орсон зүгээр юм бол. Тэгэхээр энэ судлах гэдэг ер нь чиний хувийн өөрөө ч суур цан чанар уу? Эсвэл амьдралын эрхэнд бий болсон аргагүй эрсдлээс хамгаалтын чанар уу? Ер нь амьдралдаа нөгөө мөнгө алдчихсан форекс дээр гэдэг шиг судалгаатай юм бэлтгэлтэй л дандаа нөгөө сайныг хүсээд мууд нь бэлдээд өгөхтэй адилхан шиг эргээд одоо миний амьдралд болон миний гэр бүлийн амьдралд нөлөөлөхгүйгээр тийм хэмжээнд одоо бизнес эрсдэл гаргая гэснээр тийм тооцоолол юм. Явцын нуун ингээд үүсч ингээд ирсэн. Тэгээд тэр маань одоо миний одоо барьдаг баримтлалуудын нэг болж өрсөн. Бидний үе бол бас азтай гэж үздэг. Яагаад гэвэл за монголчуудын хувьд бол нэлээд азтай. Яагаад гэвэл бид нэр хөгжсөн орнуудаас одоо 10 жилийн ч юм уу 15 жилийн хоцрогдолтой явдаг. 20 оны зах зээл нь одоо Монголд ирсэн байгаа ч юм. Өгөгдсөн одоо гайдлайн тэ нөгөө өгөгдөл байдаг. Эднийхээ ингэж явсан гэдэг ш. Тэр нь жоохон судалгаа хийж туршлага оромтлсон зүйтэй л гэж боддог. Энэ ус ахлахаас эхлэхгүй хагалцсан усны араас нь туршлага судалгаа явуучих боломж өгнө бид нарт байгаад байна. Тэ? Маш их боломж. За тэгээ ямар ч байсан Бацай маань Малаз улсад компани нэгээд 2 жил болсон. Өөрийн байгуулсан бизнес компани түүнийхээ үйл ажиллагаагаараа Монгол залуу Малаз улсад шилдэг 100 энтерпренерийн нэг болно гэдэг бол бахархах ёстой зүйлээ нэг байх. Тэгэхээр Бацайда монголчуудын хамаас бас баяр хүргэе. Баярлаа. Та өөрийн нэвтрүүлэг ток шоутай болмоор байна уу? Танд нэг багц олон камерын зураг авалт хэрэгтэй юу? Та өөрийн хүссэн контентийг олон нийтэд шууд хүргэмээр байна уу? Тийм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Live streaming олон камерын мэрэгжлийн багийн цогц үйлчлэгийг үзүүлж байна. Та хаач хизээж хидийдч өөрийн телевизийн багтай болсон мэт сэтгэв. Устдыг нь бид гүйцэтгэе. Live stream. Be live. Ганцаараа бодож сэтгэдэг биш ээ. Энд ч гэсэн бодож байгаа. Хүний бодол юугаар ялгаатай вэ гэдэг асуулт гарч ирдэг те. Анхны хэрэгцээ мэдэх ёстой. Би хоол олох ёстой гэж бодож байгаа байхгүй. Дараагийн сэтгэлгээ нь яах вэхээр энэ хоолыг яаж олох вэ гэдэг сэтгэлгээ орж ирж байгаа. Дараагийн шатанд нь яаж олох вэ гингүүд амархан олохын тулд ингээ гэдэг арга зээл нь гарч ирж байна шүү дээ. 3 дахь шатны сэтгэлгээ нь хаана гарч ирдэг вэ гэхээр би хичнээн энэ хоолыг олсон ч гэсэн
би буруу замаар болох юм бол ямар үр дагавар гарах вэ? Дараагийн үр дагаврын тухай бодож эхэлж байгаа. Нэгсэндээ хоолол олж байвал би хүн алсан ч яхаа хулгай хийсэн ч яхаа мөнгө олж лээвэл яасан ч яхаа гэдэг бол нэг өсөндөө амтны бодолтой адилхан болчих жоохгүй. Амтны хэрэгцээнд магадгүй тэр өөрөө үлсэхгүй тул нөгөө амтныг агнж байгаа шүү дээ тийм. Гэтэл хүний бодол хаанаар түүхэр би хулгай хийхгүй, худал хийхгүй зөв замаар явна. Гэтэ хоолоо. Тэгээд тэрний дараагийнх нь одоо юу гэдэг imagination төсөөлөл урлагийн арт тэгээд нэгсэндээ хоолтой байсан ч байгаагүй ч би одоо урлагаа хийн гэдэг тэр сэтгэлгээ чинь хүн дээр дахиад үсэж байгаа гэдэг ч юм уу те. Энэ шатлалууд үсэж байгаа. Тэгэхээр нөгөө яасан ч ятан гэдэг нэг тэр хит ингэж задардаг ёс зүйгүй хандлага гэж гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бизнес сэтгэлгээний одоо энэ ёс зүйн зарчим хаана бас хязгаарлагдтыг. Зүүн өмнөд Азид бизнесийн орчин болон хүмүүстэй харьцаад үзэхэд бол ер нь нэгнийхээ цагийг ер нь бардаггүй. Мэдээж л бүгд үнэт л өдөө тодорхой хэмжээнд баяж, тодорхой хэмжээнд карьерийн өндөрлөгт хүрэхтүүлээ явдаг хүмүүс байдаг. Тэгээд яг одоогоор намайг залдчихъя гэсэн хүмүүсээс олсон явсан юм уу да. Монголоос гарч ирсэн гэдэг утгаараа залжин юмнуудыг ер нь жоох үнэрлждэг болсон. Бүгдийг онцлохгүй ч гэсэн 50% ойлчно. Хоосон яриад аюу гой ярьдаг өсөндөө хоосон те дандаа нөгөө ярьсан юмуд тэгээ сэдвэр амар хорд үсэрдэг. Нэг өдөр нэг юм ээжснэ маргааш нь тэ машин чинь яриад эхэлдэг те. Тэр өдөр аль нэгэн холбоосгүй те. Холбоотой холбоос учиртай гэдэг ухаад түүхэж болно. Гэтэл тийм байхгүй. Гүйцэтгэл байхгүй. Нэг юундэ нэг жил нэг газар суудсан те. Чиний яг өмнө ярьжсэн жалгандаа те. Тим нэг одоо фильтрэшнүүдээс ингээ хараад эхэлдэг. Юуг одоо бизнес хийхээсээ илүүгээр би хувьд бол найзлахыг хүсдэг. Хүрээллээ хүн өөрөө зүг сонгох ёстой болов. Би хүрээллийг болохоор надаас мундаг хүмүүстэй сонгохыг хүсдэг. Би тэр өдрөөсөө суралцахыг хүсдэг. Түүний хажууд хүнээс сайн судлах ёстой болов гэж боддог. Би одоо ямар нэгэн уулзалтанд орохоос тэр компани тухай уншдаг. Тэр компани юу хийжсэн, хамгийн анхны нөгөө үүсгэн байгуулагч нь юм байсан, ямар зарчмаар явж гин, тухайн ажилчид нь одоо happy байна уу те, цалин гайгүй авч гин уу гэдгийг бас үзчихдэг. Мэдээж тэр дунд нэг итгэсэн хүнтэй яваад ороод ирдэг. Тэгээд тэрэндээ бас алдсан хүмүүс удаа байдаг. Би бол яг өөрийнхөө дүүдээ итгэжсэн, төрсөн биш л те. Тэгээд манай дүү маань ихтэй юм чинь ингээд тухайд алдчихсан. Тэгээд тэр туршлагаас авч үзээд ер нь жоохон фильтртэй хүнийгээ сайн таних хэрэгтэй болов гэж боддог. Ер нь малайзуудын сэтгэлгээ монголчуудынхаас хэрэг өөр байна. Ер нь улс орны хүмүүсийн сэтгэлгээний ялгаа гэж байна уу? Эсвэл хүн л болгон адилхан байна уу? Ер нь бол маш их бие биенээ дэмждэг. Одоо жишээ нь Малайзын ихэнх бизнес лидерүүд нь группинг захирлууд нь дандаа хятадууд байдаг. Тэгээд тэр хүмүүсийн хүрээлэл бий гэж би одоо нэг өөрсдийн гэсэн нэг жижигхэн тойрогт орцсон. Тэгэл тэр тойрогт нь ороход бас хэцүү. Нэг орчуулд нэг аягүй сайн дэмждэг. Түнчлэн тэгээд тэр тойргоор бас ингээд нэг клуб шигтэй. Одоо ингээд хуваагдчихдаг. Загсны баг гэдэг шиг хооронд өөрсөлт. Томчууд нь хамтраад нийлвэл одоо хамгийн өндөр барилгын барьтал хичээдэг те хотынхаа гэх мэтлэн товдом амбицтай. Түүнийхээ зэрэгцээ бас нөгөө олон нийттэй олж байгаагийн хэрээр туслахыг бас ирмэлцдэг хүмүүс хэлээ. Бизнесээ эхлүүлж байгаа л тодорхой хэмжээний төвшөнд хүрсэн тохиолдолд аягүй их тийм буцааж өгөх нөлөө юу вэ гэдгийг тайдаг хүмүүс санаанууд ихтэй хоорондоо их зөвшөлдсөн хүн голохгүй кофе шоп дээр нэг захиралтай уулзуудаар 5 минут байгаад таныг зөвлөгөө авах гэсэн ингээд ярихад бол ихэнх нь догооцгүйтэй. Ер нь бол Малайз руу Андри гэсэн ганц шийдлүүдийнх нь нэг дэ бизнесээс тусдаа те нэг зүйл юм гэсэн сургуулийн багш нь манайх одоо бага охинтой хайцахтаа өвдөг сүгдэд нүднийхэн төвшин дээр яад эхлэнгүүт нь л одоо энэ дулсны соёл нь ерөөсө хүнээ гэсэн бодолтой байд юм байна да гэсэн тийм сэтгэлээ гарсан. Тэгээд тэр утгаараа ч гэсэн би өөрөө их өөрчлөгдөж байгаа. Тэгээд хэд болох манай компанид ажиллаж байгаа хүмүүстэй нэг ашиг хуваарээс илүү компани хөвөх ирмэлцэлтэй тэр бүгд нэг баг шүү, нэг богонд байгаа шүү гэдгийг ахин дахин сануулгах тийм хүсэлтэй зорилттой болсон.
Ялгаа гэвэл яг манайх ч юм бол нөгөө жижигхэн зах зээл дээр би ч нэг жоохон юм хийжсэн л дээ, их юм хийж байгаа Монголд тэ. Тэр туршлагаас олцоод жижигхэн зах зээл дээр маш их юм сэтгэдэг. За энэ болохгүй ингэж байна, энэ болохгүй ингэж байна гэдэг. Ер нь ариун баяжсан аюутын супер ухаантай хүмүүстэй манайх ишин шидийн хийцэн болгоцсон гэдэг. Одоо баяжуулахтай сайн, тэрийг хөгжүүлэхтэй сайн ер нь их авьяастай хүмүүс л дээ. Тийш очингууд нэг чиглэлээр барьцсан байдаг. Одоо жишээ нь сэргийгтэй гэрчим хүчний нөхөр бол нэг кофе рууныхаа орох сонирхолгүй хурдч чаддаг юм аа л хийдэг. Тэрнтэй холбогдоод одоо жишээ нь кофений үйлдвэр дээр сэргийгтэй гэрчим хүчний хийе гэвэл хавтдаг ч юм уу те. Яг тийж хийдэг тийм чиглэлтэй жоохон үнэнчтэй өсөрдөггүй тийм замнаас ялгаатай байд юм одоо. Тэр хоёр ялгааны давуу сул талыг анзарч байна уу? Би бол магадгүй шүү дээ. Одоо монголчуудын генийг бол одоо тодорхой хэмжээнд үзүүлж байна. Бидний өөрсдийн жижигхэн одоо нэг системүүд байдаг шүү дээ. Одоо бартер те. Тэр бартерыг бол тодорхой хэмжээнд зарим хүмүүсийн шокерт одоо танилцуулсан. Бартерыг хүлээн авч байна уу? Бартерыг бол яг хөө тэгэл мөнгөн дүн гэж л хүлээж авч байгаа шүү дээ. Эний чи угаасаа тэгэл жоохон амтхан тайл бартераар өгөх. Энийг зарчвал нэг 2 ингээд ч юм уу те 2 төгрөг хожчих юм байна штэ гэдэг нөгөөдгөөр би ч зарч чадах юм чи ингээл авч байгаа жишээ бас гарч ирсэн л та. Янз янзын арга хэрэглэн мэдээч залжин болон одоо тийм хүний хуурсан арга хэрэглэхгүй байгаагаар нь байх хүсдэг. Тэгээ бүтэх бол одоо тэгэл дараагийнхаа руу явчих. Нэг даваа даална гэвэл манай монголч нөгөө цэвүүл орчил болно гэж одоо бүх зайлж аргуудаа хэрэгэлдэг шүү. Тинчээ бол Севнүлэн рүү орохгүй Таиландын Севнүлэн орохгүй бол Бруней те Сингапур ингээ хажууд байгаад байгаа байхгүй. Тэгэл одоо авъя гэсэн аваад явж идэг бас нэг бодлороо онгорхоо бас гоё нээлттэй зах зээл юм уу. Тэгээ хүмүүс нь ч гэсэн ажлын хувьд ч гэсэн ер нь яг ажлаа яг цагтаа хийдэг. Тэгээ ажлыг бол ажлын цагтаа юугаа гэр бүлээ бас гэр бүлийн цагтаа өөртөө их цаг гаргадаг хүмүүс бил. Монголчлох гэдэг сэтгэлгээ юу эсвэл арга зэл үү? Би бол брэнд л гэж бодож байна. Монголч арга зэл нь ч байгаа, одоо сэтгэлгээ нь ч байгаа тий одоо бүх сайн муу холилдсон одоо нэг брэнд л юм болов уу гэж бодож байна. Монгол хүний брэнд. Монгол хүний брэнд. Зайлаасаа илүү жоохон гоё гэгээлгэр тий аргатай, арга бэлэгтэй, бэлгийнүүдтэй тий чадвартай, хааж амьдрах боломжтой тий. Одоо ямар ч тохиолдолд энэ Монгол залуучууд гадаадаа өөрөөсөө аваа явчихдаг шүү дээ. Тэгэл хинээш гуйлтгүй арга эсрэгээр Монголд байгаа гэр бүлэд хийжээгээд аюу мундаг явдаг шүү дээ. Малайз дахь монголчуудын фракц гэж байна. 2 компани, 2 монгол миний мэтлээ. Тэгээд бид нар аюу тийм сайн найзууд. Тэгээд би нэг аль болох дэмжихийг хүсдэг. Одоо тэмчээч одоо өнцрөг үзлээ хайцсан. Бид бүгд хайцсан. Би Монгол гэдэг зан хаягдсан. Нэг Аз гэдэг зан руу орцсон. Суралцсан их. Тэгээд манай монголчуудын хувьд бол ер нь 2 дахь үе эхэлсэн. Одоо манай ах нар бол одоо ерөөсөө манай нэг бүтээлээ шүү дээ. Сайн ч бай, муу ч бай өдөр их авчирсан. Эдгээр ч бас хоосон, судгаагүй бидний бодвол өөртөөхөө хүчээр хөнгөгдөг босгосон хүмүүсээс мундаг шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийн дараагийн үе эхэлсэн. Дараагийн үе бол ер нь олон улсыг бол энэ хараад эхэлсэн, платформ гаргаад эхэлсэн. Монголчууд бол ер нь гадагшаага ер нь нэлээд тэнгэвсэн байх гэж бодож байна. Би бас тэр хүмүүсийн нэг тэгээд өдөр жишээ аваад гадаадад гоё бизнестэй долларын орлоготой тий валютын унаадаага төгрөгийг жоохон ч ихсэн байх юмсан гэсэн мөрөөдөлтэй тийм амбицтай л явах гэж гарсан. Харамсалтай нь одоогор бол яг кичнэл долларын байраад байна. Одоо нэг өрхөө засаа гэрээ төрөө зас гэдэг шиг тий одоо нэг өрхийг өөрөө энэ жилдээ гоё засаа дуусчихвол одоо ингэ Монголдо ястай яаж хөнгө оруулалт татах вэ гэдэг тал дээр ер нь ажиллаад өмсөөрэ тавиад эхэлж байгаа. Монгол залуучуудыг бүгднгийн Монголоос гараад гадагшаа яваад амьдарч сонирхолтой гэж хараад идэг. Гэхдээ чиний түрүүний хэлдэг шиг гадаад очиод амьдрахаараа эсэргээр олон монголоо гэдэг үнсэрхэг болцсон байдаг. Одоо Монголын мэдээг ерөөсөн хамгийн түрүүнд нөгөө авдаг зүйл маань сошиал медиа. Тэг ялангуяа Facebook дээр тэгэл сайн нь гарахаас илүү нөгөө муу их гардаг. Тэгэл нэг нөхөр одоо тэгэл машинтаа мөрөлдчлөө гэл инглээл гэн тэ тэр нь ингээл харагдал жоохон бүтэхгүй нийгэм харагдаад. Муу мэдээний хийвдэг боллоо нэ тийм Монголыг засч юм уу надад дутхгүй л тэ. Тэгээ ерөөсөө дутхгүй. Тэгэхээр юм хийчих гэсэн тийм одоо
сэтэл өгдөг юм уу да. Тэгээд Монголд ирнэ шүү дээ. Тэнгүүт нээхгүй гээгээл тий. Ялангуяа 190 цэцэг навч дэлгэрсэн тий. Нэг амар гоё залуучууд нь ч амар ган ярьж байгаа юм их гоё гээгээл тий. Тийм байгаад байдаг. Малайзууд жишээлбэл монголчуудыг монгол хүн гэхээр яаж хүлээж авдаг юм бэ? Гэхдээ яг малайзууд ч монгол хүн их цөөхөө очдог. Би ч анх хүмүүстэй танилцсан гооч монгол хүн гэж гайхалж яваа Сингапур ч юм уу хятад ч юм уу тий. Харагдчих би ч юм андуурч тийм монголчууд ийм хүмүүс байт юм. Нөгөө чинь бас судлаад хэлдэг. Бас найзууд байлж. Би монгол найзтай болсон. Би нөгөө найзууд Африкаас ирсэн. Анааш. Тэгэл намайг чи ярина. Би тэгэл нүрүүдүүлээ чи. Тэгээ монгол ингэдэг юм нутаг байдаг гэдэг. Тэгэл тань үнэхээр нэр морин унд юм уу? Өө тий ажилдаа морин унаа явдаг юм. Тэгэл жоохон тоглон шоглон. Ясун дээр бол тэдээс гуглдж байгаа шүү дээ. Улаанбаатар хот ямар хот вэ? Одоо бас эрхийн түвшнээс бас гоё хот шүү дээ. Ер нь бол. Тэгээд ер нь бол нээлттэй л анханасаа байсан. Хүзрээ нуугаагүй. Мэдээж бизнесийн зарим шүчэн дээр бол луудаг. Тэгээд найзууд дундаа найзлцүүд бол айл нийлэн талг. Нуу хаваач ярих жишээний. Яа дүүл тэр усан байр суурь олцсон. Хайх шаардлагагүй. Манайтэй дөнгөж эхэлж байгаа хүмүүстээс туслах гинж хүсэх төсөлтэй байдаг. Тэр хүмүүс одоо өөртөө юм төрцөн бол хажуудахыг нь татчих хүсэл. Тэгээ өөртөө өөрөө төрчих хүсэлтэй. Дараа нь өөрөө нэг хэзээний цагт унлах нөгөө нь бас өөрийг татдаг те. Дим димэндээ ингээд би нэг дэмжиж явдаг. Эсрэг талд нь амжихан үзэл ер нь хаана илэрч. Гэхдээ яг тэр хүмүүсийн хажууд бол хоцрогдсон ч юм уу. Заримдаа нэг тийм бүдүүлэг тийм нэгэнд өссөн хуучны ч юм уу тийм орк занг минь алт гарах гэдэг. Тэр жишээ нь Сингапурт бид Малайзууд машин онжолдог байхгүй зөвшөөрлөө. Сингапурын төвд чинь хүү хандлан дуугтай. Нэг орк явж штэ цонхон голгоцсон. Бас олсоог тавиад татцсан. Айгүй муу харагдаж байгаа штэ. Тэгэл явчин дунд өөрийгөө засч байгаа ч гэсэн хүү хүн маань 10 өвтэй ч 20 өвтэй ингээд илэрхийлээд байдаг. Азар нөгөө хоёр түнш маань намайг засч өгдөг. Хамжинд буруу юм хийсэн үү, зөв юм хийсэн үү гэл анх үйл ажиллагаа гэж мэдээж мөнгө их урсж байгаа. Мангараг автоэдэлтэй. Гэвч ч айгу 50 хүмүүс шүү дээ. Ажилчид ч гэсэн ажиллаа хийж байгаа хүмүүс нэгтлэндээ зүгээр л ажиллаа хийвэл цалингаа авч байгаа хүн шүү дээ. Нэхэмжлэгээ гараагүй бол цагт нь амжиж өгөөгүй бол дараа орж ирэх төлбөр 30 шүү. Тэн дээр нь жоохон дуу чангалал тэр бол бид над чиг ингээ мөнгө алдчих байгаа юм биш аахгүй. Тэгэл тэндэж стресстэй ч байгаа аахгүй. Тэгэл дуугаа чангалал эхлэнгүүд чинь ölч. Тэгэл үйлэл яваад өгсөн шүү дээ тэр өдөр. Тэгээ маргааш нэрэл би уучлах угаал. Би ингээ уучлаарай юм байлаа. Манай төвшүүлч гэсэн манай нэг уучлаарай энэ угаасаа ингээд амар стрессцэн байгаа гэл. Ажлаас олж тэр хүнд одоо тэгээ өөрийнхөө стрессийг одоо дотор нь жоо наасан байгаа байхгүй тий. Тэр маань одоо бас нэг талаараас буруу болчихж байна. Тэгэл нэг уур амьсгал маань өөр болчихдог. Монголд ч тэгэл зодуудаа сурцсан. Багтаах үедээ магтаалаа. Тэгээ явцсан мэт гэтэл тэнцээ чинь бүх юм албан ёсны уур амьсгал бол уур амьсгал юм бүгд 50 ус. Тэгээд тэр нийгэмд бол одоо нэг уусаж ороход бол бас нэлээд цаг хугацаа орсон. Тэгээ юм анханасаа тийм хөгжилтэй оронд ажил хийгээд туршлага суужлаад үлдээд Монголдоо имийг бол бас арай зүгээр одоо гоё дэлгэрүүлж чадах юм болов уу гэсэн бас нэг тийм бодол орж иж байгаа. Одоо зарим хүмүүс бол өөрчлөлтийг хүлээж авдаг те. Би монгол хүн чи юм байтیں۔ Угаасаа юм. Би өөрчлөгдөх албагүй тийм нэг хандлага байна. Нөгөө талд нь за би өөрчлөгдөх ёстой байна гэд өөрийгөө өөрчлөө явж байна. Чи өөрийнхөө хувьд яагаад өөрчлөгдөх болсон? Би анхандаа нэг шинэ өөрчлөлийг амар хүлээж авдаггүй. Одоо тухайн үедээ одоо сохорцсон гэдэг шүү дээ. Энэ машин л дуртвал энэ машин гоё гэж бодсон. Яг тийм үе байсан надаа. Одоо жишээ нь манай найз наад брэнд ч муухай юм биш шүү. Тэгээд тэр хэтэл би тэр бүтээгдэхүүн хамсч үзээгүй хараагүй туршиж үзээгүй мөртлөө аюу тийм дургу болцсон байт. Тэр нь одоо нөгөө тэр хүн өөрийгөө хайрцагцсан юм болов уу гэдэг. Би дүүнж үзэж байгаа үзсэн л тохойд одоо буруу яж магадгүй. Та олон нийтийн сүлжээ ялангуяа гадаад мэдээлэл авснаар гэр нь баг хайжмаар ингээд хайрцагнасаа гарч ирсэн. Одоо энэ чинь нэрээ хандлын хүртэл юм биш үү? Энэ чинь юм биш үү гэдэг ерөнхийдөө цойлно шат дараалалаар үүссэн. Тэгээд энэ чинээс гарахтаа нэг тодорхой хэмжээний нэг хайрцагных нь жоох эсхийг нээсэн.
Тэгээ очингуудаа дотроо гэж нэгдэд хэлсэн. Дуртай дуруу ингээд янз цайлал би дуруугаа яваад тахт хин ч одоо найзлахгүй. Тэр чинь хүний нутагт хэнийг ч танихгүй очиж ийж тэгээд найзгүй болчихсон юм чи өдөртөө. Тэгээ гунигтай хамгийн сүүлд тэгэхээр бид нэр өөртөө ялангуяа би болон манай гүйцэтгэх захирал Jonathan бид хоёр амар гардаж хийжсэн. Тэнгүүд хамгийн сүүлд манай 3 дахь хуцааж за юу хүсчүүдээ. Цөмөр энэ янзаар хоёр салж унах юм байна. Ерөнхий менежертэй байлаа. Гэтэ бид нэр өөрсдийн энэ тийм дотоодын чадварлаг хүмүүстэй оруулж ирье. Дотроо таалагдсан мөртлөө бас таалагдаагүй гэдэг чинь нөгөө л нэг өөрчлөлтийг тэр хүн дэмдээ хүлээж авч чадахгүй байдал нүрээд байдаг. Би юмнес бараг юураа ялгаад энэ өдөртөл би босгочоод энэ хүнд ингээд энэ хэсгийг даатгаа өгчлөөч тийм өөрөө нэг контрол фрик ч юм уу те контролны байх хэрэгтэй ч юм уу. Гэтэл яг тухайн үед бол ялтчихгүй дотоод бодол байсан ч гэсэн нөгөө хоёрыг хүндлээд хүлээж авсан шийдвэр дээр ерөнхий менежерийг ажилд аваад үтсэн л дээ. Тэгээ тэр хүн бол одоо хэдүүлээ хайрцаг мөнхөр нээж өгсөн нэгдгүү зүйлийг гаргаж ирж одоо ерөөсөө ингэж явах хэрэгтэй юм байна шүү дээ гэж үзсэн. Тэрнээс хойш тэгэл хятад нэгтлэн Малайз менежер relationship-ийн тэг нөгөө борлуулагч relationship-ийн хүмүүстэй ингээл хамтраад ажиллаад явах тусам ингээд тасан зохицоол улам уусаад авчт юм бэл дээ. Тэр утгаараа юу нөөцлөлтэй юу нэ үн одоо энэ өөхшөлтэй болцсон. Одоо энэ бүтээгдэхүүнүүдийг яаж хөгжүүлэх үү, эвдэх үү гэл эвдэхийг хүсдэг болсон. Тэгэл байхгүй зүйлийг их хайдаг болцсон. Яалтчгүй тулан талын нөлөөгөөр чи өөрчлөгдөж байна гэдэг. Гэтэл хайрцагнаас гарч байгаа асуудал байгаах нөгөө талаа хүүхэн алдчихж байгаа асуудал гэж харддаг. Хүүхэн маань одоо Grumpy гэдэг нэг тийм инээдүггүй юм байсан бол тэрийг бол алж байгаа бол баяртай байна. Нөгөө талаар яг нөгөө өөрийн үзэл баримтлал маань жоох өөрчлөгдөж байгаа ч гэсэн суурайсан бол хэдэн хэцаагаагүй худлаа ярихгүй болгоо хэлэхгүй гэдэг шигтэй зүү замаар явна гэдэг шиг тэр үзэл баримтлал маань бол ерөөсөө өөрчлөгдөв. Түр хүмүүст хайр цанаасаа гарах ихэр амар байдэ гэдгийг товчоор одоо хэлвэл гараад үзээрэй гэх үү эсвэл өөртөө сориод үзэх хэрэгтэй ямар ч юм. Мэдээж өөртөө хайрцаг дотор байх дуртай хүмүүс биш шүү дээ. Тэрийг бол одоо цагт бол үнэхээр шүүж тунгахад бол аюу хүнд болцсон. Тухайн хүний л үзэл байл. Бид нар чинь одоо солонгийн 7 өнгө шиг хүмүүс шүү дээ. Өөрийнхөө комфорт зонд дуртай тий болж байгаа хүмүүс нь happy байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол нэг л амьдрах зүйл. Илүү их хүсэж байгаа хүмүүс бол жоохон төсөлт хэрэгтэй бол гараасаа гэж хүсэж байна. Өөрөөсөө сорьосоо гэж хүсэж байна. бизнес харилцаан дээр чи янз бүрийн хүмүүстэй харилцаж байгаа. Тэр олон хүмүүсийн арга говийг олох. Наацх нь одоо сайн ярьсан те хятад энэтхэг Малайзгай болон хүмүүсийг ажилуулна хамтран гэл. Тэр олон хүмүүсийн арга говийг олох нь өөрөө юм бэрхшээлтэй тулгартай. Нэгт бол амар том гихчээр шаарддаг. Тухайн хүмүүсээ судлана. Тэгээ тэр хүн ямар ч уц өмсөн байж болно. Хүнээр нь эхлээд хүлээж авах хэрэгтэй гэдэг юм ойлгосон. Тэрийг ч бол одоо малгайзууд ясангаа Азууд хятадууд их зааж өгдөг. Миний хувьд бол одоо өөрөө тийм экстроверт хүн байсан. Тэгэл одоо хаанж очсон тэг хүнтэй найзалчдаг. Тэгэл кофе шоп дээр суусан ч гэсэн нэг найзтай болцсон байждаг. Чиний ярьдаг шиг тухайны онцлог байсан баг. Минийх ер нь бол их л инээдэг хүн. Тэгэл хүмүүстэй харьцаад дандаа инээж явдаг. Одоо чинь ширээний ар суугаа ярилцахтаа ч гэсэн би энийг л сууж идэг. Тэгэл танилцуулаач гэсэн тавьдаг. Тэгээ би Америкаас ахуулаад Англи, Хятад, Вьетнам бүгдэнд нь л одоо conference call-ыг л танилцуулах хийдэг байсан. Тэгэл энийг аль болох хийнэх гэл аль болох тэр хүмүүсийг нөгөө өөрсдийнхөө нь байлгахыг одоо хүсдэг мэрэгжлийн үг хэрэглэхүүгээр энэ хүндээ их чаач гэдэг юм уу те хөш суучлаа те кофе уултаа дарж байл би нэг кофе дайлал таач гэдэг юм хоолын даадаг ч юм уу те скор бидэсэл дүүхдэг те одоос нэг бацаа танаар бил хөөхтэй шүү гэж юм те тэгээд тэр ч та хахуулын нэг хөвлөр мөн үү үгүй шүү дээ одоо тэр чинь ус төрд ажиллаг юм чи тэр бол нөхөрлөлтэй нэг тэр бол нөхөрлөлийн нэг хөв тийм мэдээч би тэр үнэтэй хизээ нэгэн цагт тэр үнийг ашиглана гэж бодоагүй тэр үн ч гэсэн өөрөөс хүнтэй бас нэг тодорхой хэмжээний хүмүүсийг авч явдаг нуруунд дээрээ гэрмөлөө авч явдаг ер нь бол мундаг ир хүнтэй тэр үүднээс нь авч үздэг. Миний харилцааны ер нь 70% сонсдог.
нуугаа хаваалц чинь те. Тэрээс Бизнесийн нууц хаваалц чинь те. Тэгэхээр хүмүүс маань гадагшаа яваа те яг ч бол хүмүүстэй нээлттэй те. Аль болох гоё эерэг юмнуудаас эхлээсэй. Мөрөөдөлтэй гоё эерэг бодолтой те зүг юм байж бол эзэн нэг юм цагтай бигээд тэд зүйл чи ирдэг гэдэг шиг те. Иргэд сайн зүйл ирнэ гэдэг шиг аль болох гоё юм бодож явж явах хэрэгтэй. Хүмүүсийг хүнээр нь хөндлөж явах хэрэгтэй гэж бодож. Аль бол чадах зүйлээ туслах хэрэгтэй. Би миний хүсэж байгаа зүйлийг бол одоо монголчууд маань бие бинийгээ нэг сайхантай чи мундаг шүү те. Чи чадж байгаа шүү те. Одоо жийл байхгүйсэн бол одоо маань их байсан шүү гэд нэг өөгшүүлээд нэг тойрог үүсгээд хамгийн багадаа их Сингапурт том банкуудыг болон сангуудын эзэд нь ерөөсөө л нэг тийм хотгоны найзууд анхнаасаа бүгд нэг 10,000 доллар нийлээд 1 сая долларын сан үсгэсэн. Тэр үсээр тэр сангаараа ингээд гадагшаа хөрөнгө оруулалт хийгээд сурцсан. Тэгээ тэр нь 10-20 жилийн дараа ингээд мангар том сан болоо өртсөн. Тэгээ тийм онгорхой нээлттэйгээр те Монголдо ч гэсэн харуулаа нийлээд ер нь нэг ресторан ч юм уу кофе шоп нэхт бол аюу хэлбэр болно шүү дээ. Тэгэл магадгүй тэр нь амжилттай бол харуулаа нэг кофе шоп хийчихлээ. Тэгэл харуулаа тэгэл гой хаппи явъя л. За нэгийг эхлээд дээшлүүлчих гэдэг ч юм уу те. Дараа нөгөө тэдээ ингээ явчих. Нэгнийгээ дэмжиж явбал хэцүү болов гэж. Бацаагийн кофего гаргаад ямар ч байсан продакт бий болгоод шинэ бүтээгдэхүүн гаргаад Малазийн зах зээл нийлүүлжлээ. Энэ бизнесийн амжилт нь тодорхой хэмжээнд бол амжилт гэж үзнэ. Тэгдэж анхны шатны бэлтгэл ажил амжилтаа дууслаа. Бүтээгдэхүүн прототип гарлаа. 7-Eleven-д орууллаа. Дэлгүүрүүдээр тавилаа. Одоо борлуулалттай боллоо. Ингээд тодорхой хэмжээний ингээд жижиг ялалтууд л та. Үүгээр одоо юу хин зогсохгүй. Энэчнээс одоо илүү одоо дээшлээ дэлхийн брендийг ч юм уу те үүсгэх бол үгүйсэхгүй. Одоо хитийн зорилго мөрөөдөл маань одоо дэлхийн брэнд байж болно гэтэл тэрэн дээр ингээд хурцуул хүн чинь дараагийн зүйл юу вэ гэдэг шигтэй. Миний хувьд бол одоо ерөөсөө байнга л ингээд үйл явцтай, байнга л гүйцэтгэлтэй байсан. Хөдөлгүүр байсан. Тэр утгаараа ингээд явц тутам тий одоо энийг хөгжүүлэх явц тутам анхны энэ заврыг гаргах ботом одоо энэ бүгдээсээ би өөрөө ингээд сэтгэлийн одоо таашаал авдаг. Хүн одоо дургүй зүйлдээ жоон хөдөлгөж үрдүү штэ хөдөлж чаддаггүй. Нэг талаас одоо дуртай зүйлээ хийж байгаа дуртахаараа цаг нарггүй одоо өөрийнхөө бүхий л хүч хөдөлмөрийг бол гаргаж байгаа. Нэг талаар одоо би өмнөөс ярьжсэн шиг энэ зүйл маань одоо хүүхэдтэй мэдээж хүүхдийг хувцлах хэрэгтэй, нийт таниулах хэрэгтэй, зөв нэрийг өгөх хэрэгтэй те. Ирээдүйг нь чиглүүлэх хэрэгтэй гэдэг шиг түүний чинь гадна энэ тодорхой хэмжээнд амжилт өгчвөл 20 дахь хүүхэд гараад ирж болно те. Дундаж айл одоо Монголд 3 хүүхэдтэй байна уу те 4 байна уу те. Дуртай зүйл гэснээс одоо яг кофе хийн гэдэг үл чиний дуртай зүйл байгаагүй бах. Кофений ямар ч мэдлэггүй шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр дуртай зүйл нь энэ чи кофе хийх биш бизнес хийх нь эсвэл зах зээл шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх нь гэж ойлгож болох уу? Миний дуртай зүйл нь компани малаас байгуулах байсан. Дуртай зүйл нь шинэ бүтээгдэхүүн гаргах байсан. Одоо бүгдэлтэй. Тэгэхээр яг нөгөө заавал кофетэй биш. Хитийн зорилго маань одоо ямар нэгэн брендийг одоо олон улсад гаргаад явах нь одоо нэг асуудал тийм ээ. Хоёр тэгвэл одоо өнцгөрөг асуудал явуулж байна. Монголын бүтээгдэхүүнүүдийг тэрийг юм олон улсад гаргах платформ үүсгэж юм уу. Одоо энэ маань ингээд хөгжөөд явъя бол маш олон хөлбөртэй. Зүүн Азийн борлуулалтын сүлжээг нэг талаар нь гаргаад ирчихэж байгаа байхгүй. Одоо манай борлуулалтын сүлжээгээр харьцдаг байгууллагуудаар шинэ бүтээгдэхүүн оруулахад бол одоо асуудалгүй зүйл нэг болчихж байна. Хувь хүний сэтгэлээ гэхээр одоо юм баяжуулах дуртай. Тэрнээсээ кайф авдаг. Ерөөсөө энэ бүтээгдэхүүн маань одоо хитийн зорилго биш. Бизнесийн боломжийг олж гаргаж ирэх нь чиний дуртай зүйл. Боломжийг нь олж хараад гаргаж ирэх, ил таниулах. Одоо надаас мэдээж мундаг хүмүүс ингээ гарч ирсэн байгаа. Тэгээд эдгэртэй хамтрах ч юм, тэднийг таних, тэднийг судлах те энэ хүмүүс яаж ингэж яваад байна. Тэр бол маш их судалдаг, маш их одоо мөрөөддөг гэдэг. Би хийгээг бол хэнийг нь хийн. Одоо олж харсан бол тэрийнхээ хойноос хөөцөлдөд явал амжилтанд хүрэх юм болов гэсэн нэг юм бодол тэрийгэ баттгах. Одоо энэ системийг босгох те энэ зүйл нь юу гэсэн нэг дуртай зүйл болж байгаа. Тэгэл бизнесмен хүн дуртай зүйлээ хийж мөнгө олдох юм аа. Бизнесмен хүн боломжит хувилбар дээр
мөнгө болд юм аа. Би юм хийх дургу. Тийм болохоор би юм хийхгүй гэж өөрийгөө хаах нь тэр бол бизнес сэтгэлгээ биш вэ гэж би бас нэг саяхан нэг удаа нэг тийм зүйлээр ярилцчихсан. Яг тэр санаанд ороод байна л та. Тэгэхээр одоо стил хүн дуртай зүйлээр хийх юм байна шүү дээ. Окей. Сэтгэлгээ номер 1 нэвтрүүлгийн бүтээгч Livestream Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагч Science Dental Clinic. Бизнес сэтгэлгээний онцлог гэх юм бол бодит эдемстер биш. Дандаа үйлдэлтээр явд юм бодлоо. Тийм. Нийтч тийм зан гарчаад байна л та. Их ярьдаг. Тэгээд үйлдэл нь байдаггүй. Нөгөө батдах чаддаггүй ч юм уу те. Тэгэхээр юм ярахаас илүүгээр гүйцэтгэлөө орчоод дараа нь ярил зүгээр юм болов. Тэгэхгүй бол одоо нөгөө мэдээллийн технологи хөгжсөн бүх дэлхийн мэдээллийг нэг дараа авдаг. Бидний хувьд бол ярих нь ихсээд байгаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд үйлдэлээ хийгээд өөртөө батдахад ч юм уу те. Алдсан ш тэр осон ш тэр зүйлээс юм суралцаад явах нь одоо нэгтгэлийн амжилт юм уу? Тэр талын одоо сэтгэлгээний одоо юу гэдэг эрүүл хөлбөр юм болов гэж би боддог л та. Ярих, сэтгэх, бодох гэдэг тэр нэг идея гаргалаа тий. Одоо идеяг бол айгуу гоё ярьж болно тий. Тэрийг яриад яваад иж бол би идея гаргасан шүү дээ. Би ярьсан шүү дээ гэдэг. Гэхдээ тэрийг яаж хэн хэрэгжүүлдэг гэдэг нь нэг талын бас бизнесмен хэрэгжүүлдэг. Яг бодитоор тэрийг хүрсэн тэр буулгач судлаад хийгээд хөрөнгө оруулаад мөнгө зарцуулаад үйлдэл хийгээд акт хийгээд тий. Одоо миний хувьд бол нөгөө failed idea байгаа. Тэр маань юу их чицэргэн тий. Тэгээ бол би одоогийн бодлоор бол одоо жишээ нь яг failed гэж үзэхэд бас үрдө дэмжлэж байгаа зүйл гаргаж үзээгүй, үр дүнг нь хараагүй. Бизнесийн нөгөө л нэг судалгаа, нөгөө л нэг бэлтгэл ажил эслэгээ тооцсон байдал одоо энэ бүгд л одоо шийдвэр гаргах болон эргүүлэх бизнесээ босгох те суурин болж үүдэн болов гэж боддог. Мэдээж тодорхой хэмжээний хөнгө байх хэрэгтэй. Тэрэндээ тааруулаад яаж зүгээр хийж болох вэ? Яаж эрүүлэр таниулж болох вэ? Яаж сотон бүтээгдэхүүн гаргах вэ гэж одоо яагаад үр дүн хинж мэддэг. Тэр үр дүнд хүрэхэд бол мэдээж зөрөгтэй байх хэрэгтэй. Эстлээ өөрийнхөө хөрөнгийг оруулж үзэх хэрэгтэй. Эзэж өөрийнхөө хөрөнгийг оруулаагүй хүн бүтээгдэхүүнийхээ ч юм уу те энэ бизнесийнхаа төлөө илүү километр алхахгүй байхгүй. Тэгэхээр энэ хүний чинь өөрийн хүч хөдөлмөр одоо маш том эрсдэлтэй. Тэгээ одоо цаг хугацаа зарцуулсан бүх юм орж. Тэр хүн чи өөр өнөөтдөг өөрийн брэнд. Өөрийн компанид болохоор 24 цаг 24 талаа ажиллаад идэв. Хүний компанид болохоор өөрийгөө үнэлчихэд 8 цагаар ажиллаад идэв байхгүй. Тэгээ тэрний ялгаа юу гэхээр нэгэн л энэ өөрийн бүтээгдэхүүн. Өөрийн гэсэн сэтгэлгээ. Тэгэл онсон ч алдсан ч өөрийн зүйл гэдэг нь хамгийн чухал. Тэрнээсээ алдсан ч хожин бүрсэн. Алдсан ч гэсэн ахаа босоод ирэх эрсдлийн тооцоололтой байх хэрэгтэй. Би бол нэгт бол хасан амтагч нартай бас хацтай. Хоёрт бол боломж гарч ирсэн. Маш 2-3 бүтээгдэхүүний хөгжүүлэлтээс бүтээж кофе шие сонгосон судалгааны үр дүнгээр энэ зүгээр юм байна гэсэн тооцоол гаргасан. Ингээд энэ олон одоо факторууд чинь одоо миний сэтгэлгээнд одоо өөрийн бизнесийн зарчмыг одоо бүрдүүлэхэд бас маш хэрэг болж байна л та. Юу тэгэл одоо байгаагаар сайх шүү дээ. Одоо тэгэл иймийг оруулчлаа тийм алазын сэвэдэн тавьчлаа. Одоо дараагийн бүтээгдэхүүн ч юм уу дараагийн зорилго нь юу ах вэ гэдэл одоо ингээс бодоол явчихна. Олон хөвлөөр байгаа тэгээс. Манай нэвтрүүлгийн урилгыг плейж аваад нэвтрүүлэгт маань цаг цагаад зарцуулан алдсан, ярилцсан. Танд баярлалаа. Магадгүй Монгол залуучууд тийм өргөдлийн нэг хэсэгтэй олон улсын зах зээл дээр бизнесийг бий болгох гэдэг тэр нэг мөрөдлийн эхлэлийг зарим нэг хувилбараар түчилэн явж байгаа. Танд баярлалаа. Намайг хүлээж авсан тийм зөвхөн намайг хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн ярилцлагаас анзаархад бол бизнесмен хүнийг мөнгөн, хөрөнгөн магадгүй бусдын дэмжлэг нь гэхээс илүү тэр хүний сэтгэлгээ авч явт юм болов уу гэж
би анзаарлаа. Өөрийн сэтгэлгээний онцлог сонирхолтой ертөнцийг хуваалцсанд баярлалаа. Таны ажил талан, таны бизнес танилцсан. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилтыг хүсье. Таны ертөнц бол таны сэтгэлгээ. Та бидний ертөнц, бидний сэтгэлгээ. Дараагийн дугаараар уулзцгаая.